Hey, юу яцхан залуусаа Newsack in the house тэгээд энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. За энэ удаагийн бичлэг бол зах зээлийн базаа мэдээлэл байгаа та бүхэн тэгээ базаа мэдээлэлээр уулзаагүй маш их уудсан байна. Тэгээ миний хувьд бас төр зүрх гадагшаа явчихсан байгаа. Тэгээд баг зэрэг аялал болон тэ эрүүл мэндийн үзүүлэх иймэрхүү шалтгаануудаар бол яваад тэгээд бас бичлэгээ ойр ойрхон хийж чадахгүй амжихгүй жоохон завгүй яваад байна. Гэхдээ мэдээж уламжлал болгон хийдэг зах зээлийн мэдээлэл юу гэж алдах вэ? За бичлэг эхлэхээс өмнө та бүхэн манай суугтаа subscribe дарж нэгдээрээ манай суугийн 68.3% билүү те тэр нь одоо subscribe дартаггүй нь бол маш муу зүйлт байгаа. Тийм учраас та бүхэн манай суугийг subscribe болон лайкаар дэмжээрэй. За эхний сэдэв бол рэперүүд ингэж контентын зах зээл рүү орж ийн гэдэг сэдэв байгаа. За энэ нь одоо хинээс хамгийн их харагдаж байна вэ гэхлээр opposite. За оппозитын ялангуяа одоо инэрлэлтэй холбогдож байгаа. За инэрл ахын хувьд бол сүүлийн үед гоо сайхны имлэг дээр очиод тэгээд нүрэндээ янз бүрийн одоо үйлчлэгээ хийлгэж байгаагаа бол одоо рил маягаар оруулаад реклам оруулсан байна лээ л дээ. За яг энэ мэтчлийн инэрл ах гэлтгүү одоо рэперүүд контентын зах зээл рүү бол орж байгаа. Та бүхэн ерөнхийдөө бол ажиглаж байгаа бол. За тэгээ мэдээж яагаад вэ те? Яагаад рэперүүд контентын зах зээл рүү ингэж их ороод байгаа юм бэ? Миний бодлоор энэ бол хоёр шалтгаантай байгаа. За нэг нь бол мэдээж те одоо рэперүүдийн банк ингэж одоо эргэлцсэн шин жишээ одоо иймэрхүү зах зээл байдаггүй шүү дээ. Тийм учраас өнөөхдөө олох мөнгө нь одоо иймэрхүү яг ийм зосон үе дээр бол бас нэг жоохон муутчдаг гэх юм уу да рэперүүдийн орлого. Харин эсэргээр яг контент бүтээгчдийн орлого бол үргэлж ингэж тогтмол явж идэг. Үргэлж ингэ чи хэрвээ сайн контент хийх юм бол үргэлж ингэ орлого чинь нэмэгдэнэ. Тэгээд мэдээж дуу хийх болон контент хийх хоёр чинь тис онд ялгаатай шүү дээ. Дуу ч одоо эхлээ битээ олон те. Битээ олон, битээ сонгоно, битээ хийлгэн аль эсвэл те. Тэгээд бит микро олон продюсер тэгээд дууны клип дууга бодож олон тэгээ дууга бичнэ гэл ерөнхийдөө бол бүр маш олон цогц үйл ажиллагааны дунд нэг хит дуугарж байгаа тийм үү. Контент бол яг хөтэй нэг камертай байлаа, видеого өөрөө дайжгүй эдитл чинь тэгээд нэг миктэй тэгээд хамгийн гол нь чи яг юу ярих вэ, юуг үзэгчдэд хүргэх гээд ямар үнцийг агуулах гээд байгаа юм бэ гэдгээс шалтгаална. Рэперүүд яагаад контент зах зээл рүү орж байна гэхлээр нэгдүгürt бол мэдээж орлогын их үүсвэр гэж харж байгаа байх. Нөгөө талаараа бол тэ нэг дуу гаргахад маш их хэмжээний хугацаа зарцуулдаг шүү дээ. Харин нэг подкаст ч юм уу, нэг рил ч юм уу. За энийг хийхэд бол нэг тийм хугацаа орохгүй. За хоёр дахь сэдэв бол өвчи бро утааны эсрэг өөрийнхөө үзэл бодлыг бол илэрхийлээд нэг иймэрхүү сайбер бичлэгийг бол хийсэн байна. За ингээд өнөөдөр утаа болон төгсрөл нийгэмд одоо тулгамж байгаа маш олон асуудлуудын талаар энэхүү cyber challenge-ийг эхлүүлж байна. Миний дуудах 3 хүн бол Wolfism, Don Dior, Youngsa байх болно. Амар байна уу? Улаанбаатарт амьдрах арга байна уу? Утаа төгсрөл татвар энэ ямар байна уу? Бүгдээрээ дуурахгүй болохгүй ах дүүс мэн байна уу? Ерөнхий сайд, ерөнхийлөгч сайн уу? Таны минь амьдрал сайн уу? Бид нар яхад өдөрт 10-10-аараа угаалтаж өгч мэдээж байна уу? Нүүрс, сайжруулсан түүл, шортавтар энэ бол Монгол улс. Улаанбаатар хот имжигтэй их цаг болсон. 40 их сайдын хулгай чигчиг тэмдэ байд юм уу? Утаг шилжиж хитэн дүгэр гүйсэн бай сонсоод гайх юм уу? За өвчи брогийн энэ сайбер дээр дуудсан рэперүүд нь бол хин ч одоо ерөнхийдөө бол тэ одоо хүлээж аваагүй. За өвчи нэг хоёр дахь сайфраа эхлүүлж байна. Өмнөх сайферт маань хинч нэгдсэнгүй. Одоо дуудах 3 хүн маань Thunder, Mowji, Wande 3-ыг дуудаж байна. Гэхдээ дараа нь ерөнхийдөө Mowji гүрсэн, Mowji бас хүлээж авсан, Mowji нэг иймэрхүү одоо сайберыг хийсэн үнэхээр чанартай. Яа. You be тэнгэр бүрхэг бүх зүйлийг зам шиг мурсан. Ядчуудын төлсөн нүрсэнд хүүхдүүдийн уушиг зүрхэнд цуурсан. Готомос долоонор чанарлаа буурсан. Удахгүй амьсгал нь бүгдээрээ гуурсан. Хажуугаар нь ховж ивэн нэвт цуурсан. Хот шид буурсаар хаврнаас шүлсэн, уурсан. Амьсгалах хэцүү, залиулах амар. За тэгээд гих мэтчлэн утааны эсрэг одоо маш олон залуус ингэ нэгдэж байна те зарим залуучууд одоо бичлэгээрээ ингэж илэрхийлж байна. Зарим нь одоо ингэж те сошиал дээр үзэл бодлоо илэрхийлж байна. Рэперүүд маань ингэж одоо сайбер хийж эсэргүүцэж байна. Окей. За утаан дээр би яг өөрийнхөө бодлыг хэлчихье. Жил болгон угаасаа утаа ярьдаг бид нар. Жил болгон Улаанбаатар утаатай байдаг. Жил болгон шүү. 100 болонгууд хүн болгон утааг мартдаг. Жил болгон л утаагаа гайхдаг. Гинт утаа хаанаас ч юм бэ гараад ирсэн юм шиг. Талбай дээр гарч бид нэр жагсах ёстой те жагсгээд байгаа угаасаа хүмүүс. Гэхдээ яг жагсаад одоо яах юм? Ажлаа хийгээд шиг утаагаа алга болгох гэх юм уу? Утаагаа яг яаж алга болгох юм? Хинд ямар шийдэл байгаа юм бэ? Үнэхээр яг тэр шийдлийг нь олцсон юм бол те үнэхээр яг тэр шийдэл нь үнэн зөв болоод тэг үнэхээр окей бол яг тэр шийдлийнхээ төлөө бүгд тэмцээд за энийг хийя гэж одоо жагсах ёстой тийм үү. Тэгэхгүй бол ямар ч шийдэлгүй юу ч хөөж зүгээр л утаа амар байна. Бид нар одоо олноороо өгөж байна. Олноороо ингэж байна. Окей угаасаа хаасайгу одоо үнэхээр муугар хэлэхэд хаасайгу хүн болгон ордож байгаа шүү дээ. Бүр хаасайгу Монгол орны хаасайгу. Гэхдээ яг шийдэл нь юу юм бэ те? Тэр шийдлийн төлөө Монголын ард түмэн тэр шийдэл дээр тогтоод хоорондоо тэгээд нэгдэж чадж байгаа юм уу?
гэдэг л асуудал. Би бол сүүлдээр утаанаас бараг жоохон залхсан шүү дээ. Ингээл жил болгон ярьдаг те. Одоо угаасаа 100 ингээл хавар олоод угаасаа утаа алга болгоомод хийж ярихгүй. Яг юм нэг цикл. Бид нар энэ циклээс гарахын тулд юу хэрэгтэй юм бэ гэвэл бид нар шийдэл хэрэгтэй. Тэгээд тэр шийдэл дээр хэдүүлээ бат зогсоод яг тэрнийхээ зүг тэмцэх ёстой. Тэгэд мэдээж утааны эсрэг тэмцэж байгаа рэперүүд болон те утааны эсрэг одоо ингэж дуурж байгаа үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудаа томоос том баяр хүргье. Баярлалаа. Тэгэхээр та бүхэн хүслийн багцаа амтлаад Apple Vision Pro-тэй болмоор байна уу? Хүссэн бүгдийг багтаасан KFC-гийн хүслийн багц маань хамгийн том бэлгээ та бүхэндээ задлаа. Хэрхэн хүслийн бэлгийн эзэн болох вэ? Та 11 сарын 29-ноос эхлэн 12 сарын 26-ны хүртэл хүслийн багцаа худалдан авсан баримтаа энэ сайт дээр бүртгүүлээд дараах бэлгүүдийн эзэн болох боломжтой. 12 дугаар сарын тохирлын азтнуудыг энэ сайт дээр 12 сарын 26-нд 15 цагаас KFC MN хуудсан дээр лайв хийж хамтдаа шалгаруулцгаая. Та бүхэндээ амжилт хүсье. Хүслийн багцаа амтлага битгий мартаарай. За дараагийн сэдв дээр болоо Левгүн болон Ариун Заяа гэдэг одоо хоёр эрэгтэй эмэгтэй энэ хоёр хүний хооронд одоо асуудал гарч байгааг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Ариун Заяа гэдэг бол те хүний одоо нэг хэсэг нэг охины толгойд ингээ кофе хаасгасан гэдэг бичлэг нь вайрал болсон. Өөрийнх нь аав нь өмгөөлөгч гэж ярьж байсан. Харин Левгүний үед та бүхэн мэдж байгаа шүү дээ. No Cap одоо фристайлын хөтлөгч тэгээд ихэд өөрөө болсон рэп хийдэг нэг иймэрхүү залуу байгаад байгаа. За Ариун Заяа гэдэг охин бол одоо Левгүний талаар болон түүний одоо хідэн найзуудын талаар те одоо маш олон иймэрхүү мэдээллүүдийг болоо сошиал хуудсан дээр тавьсан. Тэгээд маш олон хохирогч нар гарч иж таарад тэр охинууд ерөөхдөө Ариун Заяа руу одоо Левгүн намайг ингэсэн наадны ч одоо найзууд нь ингэдэг тэгдэг гэдэг иймэрхүү одоо маш олон мэдээллүүд болоо сошиалор хөвж ихсэн шүү дээ. Энэ бол мэдээж Instagram story. За Левгүн болон Ариун Заяа нар хоорондоо ерөөхдөө шүүхтэлцээд хинэгээ шүүхэд өгчихсөн. Ариун Заяа бол мэдээж иймэрхүү хэрэгүүд байна мэн гэж шүүхэд өгсөн бол Левгүн бол мэдээж ерөөсөө ийм хэрэг огт байхгүй гэдэг бас өөрийнхөө нэр төрийг одоо цэвэрлэхийн тулд одоо ингэж шүүхээр явж байгаа юм байлээ. Тэр хоёр залуусын хувьд. Миний зүгээс бол энэ мэдээллүүдийг ерөөсөө үнэн худлааг нь огт мэдэхгүй шүү дээ. Үнэн ч үж магадгүй, худлаач үж магадгүй. Тийм учраас би одоо та бүхэнд энэ тэгдэжсэн, энэ ингэжсэн гэдэг ийм худал хуурмаг мэдээллийг бол ерөөсөө өхийг бол хүсэхгүй байгаа. За тэглэж энэ хоёр ч одоо ингээд шүүх мөхөр явж байгаа те тэгээд ерөнхийдөө одоо ингээд мөрдөн байцаад эхэлсэн байгаа. Тэр үеэр нь би одоо ингээд хэвлэл мэдээлэлээр буруу ташаа мэдээллийг өгнө гэдэг маань бол угаасаа одоо ингээд хууль зөрчсөн хэрэг болох юм аа. Энэ хоёр хүний асуудал нь анхын шатны шүүхээр ороод нэг бол гин буруутай гэж гарч ирнэ, нэг бол бүр гин буруугүй гэж гарч ирнэ. За тэр нь бол ингээд шүүх цэгийн дээр орчдөг юм байна лээ. За тэр үед нь та бүхэнд яг албан ёсны мэдээллийг нь хүргэх хөө. За дараагийн сэдв бол Гинжин болон рэпер Ванкуш нар бол хамтдаа дуу байсан. Тэгээд энэ хамтрал дээр миний бодлоор ерөнхийдөө би бас айгүй хүлээлттэй байсан. За мэдээж болоо цэцэн болон дандинаар ороогүй тэгээд бусад рэперүүд нь бол орсон байлээ Ванкушийн талаас. Би яг энэ дунд хитэн онооны одоо үнэлгээ гэхээсээ илүү энэ дуу зүгээр яг надад ямар санагдсан бэ гэхлээр яг үнэндээ бол надад нэг тийм онц санагдаагүй. Одоо юу гэх юм надад бол заавал тийм таалагдах бол ерөөсөө байхгүй шүү дээ тий. Гэхдээ надад таалагдахгүй байлаа гэж би нэг амар муулахгүй. Гэхдээ ер нь бол нэг тийм тодорхой хэмжээнд бол нэг тийм шинэлэг зүйл байхгүй ч гэдэм үү те. Тэгэл ерөөдөө нэг юм муугаар буудаал нэг одоо ингээд барьцааж марцаалал те. Тэгэл нэг тиймэрхүү дуу байсан. Тэгээд дууны өгнүүд нь гэсэн надад нэг тийм онц санагдаг. Гэхдээ энэ дуун дээр одоо ерөөдөө хамгийн гоё явсан гэвэл те. Энэ залуу явсан шүү дээ. За тэгээд миний санаж байгаагаар Ванкуш болон рэпер Гинжин хоёулаа бол ингэж 40 мянгатайхан бол санагдаад их юм. 40 мянгатайхнараа дошныхнороо тийм маш олон жилийн дараа хипхопын одоо энэ дэр гараад ирсэн цагтаа бол ингэж хамтрал хийж гин гоё байна окей. Гэхдээ миний бодлоор энэ удаагийн хамтрал нь одоо тийм ч амар сүртэй, тийм ч амар гоё бол хамтрал байсангүй. Одоо дуу нь гоё байсангүй. Гэхдээ гагцгүй одоо хамтарсан нэрс нь бол айгүй гоё байлаа. Дараагийн удаад магадгүй рэпер Гинжин одоо Цэцэ болон Данди нартай хамтарч магадгүй аль эсвэл өөр нэг рэпер болоо Цэцэ болон Данди нартай хамтарч магадгүй тэр үеийн одоо хамтралыг бол миний бодлоор маш их хүлээж байна. Тэ миний зүгээс. Дараагийн сэдв бол рэпер Big G-тэй холбогдож байгаа. Тэгээд рэпер Big G нэгэн нэвтрүүлэг дээр за энэ 7 хоногт ороод нэг иймэрхүү үгсийг бол хэлсэн байна. За энэ нь ерөөдөө бол тэ сошиал дээр одоо баг зэрэг вайрал болж байна. Ер нь энэ талаар ярихаараа буруутчдаг дөө. Гэхдээ ярьчи те. Мөнгөө төлжиж ам барьдаг хүмүүс авахаас ичээч. Гэхдээ нэрнгээсээ мөнгө төрчөд ам бариулж байгаа хүмүүс тэрийг сонсож байгаа хүмүүс өөрсдөө ич нэрнгээсээ тэр ам барьж байгаа дуучнаасаа илүү нэрнгээсээ шүү. Тэгчээд нөгөө тал нь угаасаа ичгээс өнгөрцөн юм шиг л тэгэл тэгээд тахгүй. Нэг нь ингээд хүнээс мөнгө аваад үйлчлэгээ үзүүлж байгаа тийм үү. Нөгөөх нь хүнд мөнгө төлөөд үйлчлэгээ авч байгаа тийм үү. Гэхдээ яг энэ хоёр дээр чи баланстай соёл гэж юм байна шүү дээ. Тэгээд одоо үйлчлэгээ үзүүлж байгаа шаардлага хангахгүй, үйлчлэгээ авч байгаа шаардлага тавьж чадахгүй тэгээд одоо
таарсан дугуй гэдэг шиг л. Тэгэхээр би одоо нэг ам барилтыг нэг шүүмжлэхээ болцсон шүү дээ. Угаасаа үзэгчд мэдгүй байгаа юм чи. Хараагаад мэдгүй хүмүүс ч мэддэггүй юм лээ. Энэ өөрөө дуулаад байна те. Би сүүлд бүр нэг баяр дээр явж байгаад миний өмнө дуулсан дуучин тэр дуу ганцаараа дуулаагүй байхгүй юу? Хүнтэй хамт дуулсан. Тэгээ хамт дуулсан хүнийхээ хоолон дээр хүртэл амаа хөдлөж байгааг харсан. Ер нь их олон сонин зүйл ингэрч болцоо гэдэг хэвхэв. Гэхдээ тэр болгоныг яриад явах юм бас нэр усын дуртаад явах тийм ээ. Гэтэ бас нэг юм бодох хэрэгтэй. Тэгэл 10 хэдэн жилийн өмнө байсан л асуудал шүү дээ. Одоо хүртэл байгаа л юм гэдэг чинь. Ам барина гэдэг чинь бас чадвар байгаа байхгүй юу? Тэ хэрвээ ам барьж чаддаг байсан бол бас би ч бас тэгэл нэг ихтэй хөлс бас оожвол амьдар дуулаад ингээл зовмооргүй л сайхан ам барил гараа явчихмаар чадваргүйдэл амьдар дуулж шүү дээ ер нь. Мэдээж 12 сарын 20 гэдэг бол Монголын урлагч нарын хамгийн их мөнгө хийдэг үе байгаа. Рэпрүүд ч бай, зохиолын дуучин, поп дуучин, ардын дуучин, бүжигчин, хөтлөгч, жүжигчин за бүгд л ерөнхийдөө бол тодорхой хэмжээнд ингэж мөнгө хийдгээ, хаасл хийдгээ. Рэпер Big J бол одоо ингэж хэлэх хэрэгтэй яхаа аргагүй одоо тайзан дээр бид нэр түүнийг одоо ямар супер явдгийг нь мэдэн шүү дээ. Тайзан дээр бие авч байдал, за түүний хоолойны өнгөтэй, түүний тайзны үзүүлбэр гэдэл одоо маргах зүйл байхгүй одоо хүн болгон бол мэднэ. За сүүлийн үед бол манай Монголын рэперүүд гэлтгүү одоо дэлхийн тавцан дээр те маш олон рэперүүд одоо микро ингээд автотюнтэй болгочод байгаа шүү дээ. Одоо хамгийн том жишээ гэх юм бол дэлхийд дээр хамгийн том жишээ нь бол Travis Scott-ыг бол нэрлэж болж байна. Тоглолтын дээр бол микро автотюнтэй тэгээд өөрөө нэг хайхтар дуулахчгүй хаяа нэг ингээд орилн заримдаа дагаж дуулна, заримдаа бүр ингээд дуулахгүй ингээд зогсчин. Ерөнхийдөө одоо ингээд дэлхийн тренд бол нэг иймэрхүү байгаад байгаа. За яг энэ хэм маягаар манай Монгол рэперүүд одоо шинэ жилийн хаастал дээрээ ам барьж байна. Тэгээд бас дээрээс нь автотюнтэй байна. За Big J ахын бодол бол нэг иймэрхүү байна. Окей. За Big J бол ерөнхийдөө угаасаа л нэг ийм бодолтой байсан. Яагаад гэвэл өөрөө тайзан дээр амьдар явдаг шүү дээ. За яг энэ асуудал дээр би өөрийнхөө байр суурийг хэлэх юм бол за би жишээ нэг юм компани одоо захирал ч юм уу те менежер байлаа. За тэгээд рэпер гинжин ч юм уу за одоо мөвж ч юм уу одоо хэнийг ин чинь те одоо өөрч авчирч дуулуулахаар боллоо. Би одоо телевизд ингээд сая төгрөг өгцөө. Агуу 3 сая төгрөг өгцөө. За ингээд дуулуулахаар болоод мань хоёр хүн ингээд 3 дугаар 3 саяар дуулж байгаа. За тэгээд ерөнхийдөө 3 дугаар гуруулангийн ерөнхийдөө ай тавиад тэгээд өөртөө ингэж дагаж те нэмхээр дуулаад тэгээд мик ингээд автотюнтэй болгоцсон байна. Надад бол бүр ямар ч асуудал байхгүй. Яагаад гэвэл миний хоёр тэр уурсан рэпер маань заавал тэгж нэмтэй амьдаар одоо чи бүгдийн нэг ч алдалгүй өгөл гэж би ерөөсөө одоо тэгж хэлэхгүй. Яагаад гэвэл уусаа дэлхийд тренд тийм байгаа гэж хэлсэн. Хоёрдугаар тугаасаа тэр дууг дуулдаг хүн чинь өөрөө ирээд зогсож гинэ гэдэг чинь айгүй тийм гоё зүйл байхгүй юу. Хөөхөн охид trap сонсдог. Энийг бол гинжин дуулдаг тийм үү. За гинжин ингээ өөрөө ирээд зогсож гин. Гинжин өөрийнхөө ингээд хамаг гоё хувцсанцсан өмсөд ирээд зогссон. Тэгээд өнөөхдөө ингээд яг тэр одоо дууныхаа бүксэн дээр нь ингээд ороод ингээд дуулж гин. Яа, энэ бол асуудалгүй гэж бодож байна. Мэдээж хүн болгоны үзэл бодол өөр байдаг. Харин та юу гэж бодож байна? Та автотюнтэй одоо дуулдаг те хаяа нэг ам барьдаг рэперийг сонгох уу? Айл эсвэл хизээч ам барьдаггүй. Тэгээд ямар ч автотюн байхгүй цэвэр хоолоогоор дуулдаг рэперийг сонгох уу? Алийг сонгох вэ? Бүр эсвэл энэ хоёр рэперийг ам барьдагч бай, барьдаггүйч бай тэр бүхнээс үл хамааран хэн бэ гэдгээр нь дуудах уу? За дараагийн сэдэв маань бол за саяхан штэ сар гарны өмнө нэх удаагүй одоо рэпер Rookie CU-гийн худалдагч залууг ингэж те алагдж байгаа бичлэг нь бол цаацаж одоо сошиалор маш их бүлийдүүлсэн. Үүний дараа бол өөрөө уучлалт гуйсан. За энэ бүх уучлал харамслын дараа та бүхэн юу болсныг мэдж байгаа шүү дээ. Саяхан рэпер Rookie-гийн нэг иймэрхүү бичлэг сошиал ертөнцөөр бол тарсан. Таад ээж аав их чах насаараа хөдлүүлчихэд дандаа монголчуудын энэ дарганы доор амьдран хизээч хөгжихгүй би тэдний өмнөөс өгөх чинь ойлгож байна уу? Яа би чатса Салрууд минь та эдийн хинэгний ихч эсвэл хинэгний ээж нар Монголын бүх дарга нарт шаалгуулсан байгаа. Улаан гэрлээр гарсан нэг л бистэ байгаа. Тэр нь Rookie. Нэг насаар Rocket би одоо унтж байгаа те. Яагаад тэгэж хэлсэн үгнийхэн төлөө чигээд рэпер яаж байгаа гэж унтж л байгаа. Яагаад гэж хэлээгүй үгнийхэн төлөө нэг юм болохгүй. Скол гээд
нэг писний нээлтнэр очсон чинь нэг цагтаа нам очиодгүй зодгоо. Тэг гайхаад ингээ асуусан чинь амар асуудалтай хүн юм байна. Манай дэрээ халцсан. Онгон дэрээ муулцсан. Тэг ингээ бодсон чинь миний ээж болон миний аав би улс төрд ямар хичээвэ. Тэгсэн чинь нэг мөө халзан бистаа ингээ хичээс раанаа зодно гинэ. Чи уучлахгүй. Уучлаарай. Би Монголын ард түмний хүү. За юу. Чимүү болон та нарын нэгнээ бистаа Монголын энэ ард түмний утаа өөр юу гэдэг бүх юмныг хааш нуун гинэ. Май. Уучлаарай. Миний ард түмнэр май. За окей, сошиал дээр сохтуу машин бариад лайв хийсэн. За сохтуу лайв хийх нэг өөр тийм үү? За сохтуу машин бариад лайв хийх нэг өөр. За мэдээж рэпер Рукигийн энэ хийсэн үйлдэл нь ямар одоо сөрөг үр дагавартайг та бүхэн мэдж байгаа учраас хэдүүлээ асуудлыг арай л нэг өөр өнцгөөс харахад оролдъё л доо. За рэпер Рукигийн сэтгэл зүйн байдал болон түүний ярьж байгаа зүйлстэй тэгээд түүний одоо харц болон ярианы акцентээс харахад бол Руки бол яг сэтгэл зүйн хувьд яг 100% одоо цоо ирүүл бол байгаагүй. Одоо яагаад гэвэл одоо тэг яг сэтгэл зүйд нь маш том тийм гэмтэл учирсан байна л гэж яг хэлэх гээд байна л да. За тэгээд та бүхний мэдэж байгаачлан энэ бүхний эцэс төр рэпер Руки шинэ оны босгон дээр 30 хоногийн баримтчилгаанд явсан харамсалтай мэдээлэл бол цацагцсан. Окей, энэ бол хуулийн дагуу шударга тийм үү? Энэ 7 хоног болоод өнгөрсөн 7 хоногт бол маш олон үйл явдлууд энэ мэтчлэн боллоо л да. Тэгээд эдик продакшн гээл одоо хүн амтан зодож чинь. Тэнгүүтээ хоорондоо жоок мөк хийдэг гэсэн чинь тэгээд нэгнийхээ ингэж их тийм их нэг бити хазаад ил да энэ төр тийм амар балер жоок хийж байна. Тэгээд араас нөгөө зулаагээд одоо жүжигчин жилүү тэр нь одоо бүр ингэж нүүр амлуу наалгадаад одоо тэрийгээ бас жоок гэж тайлбарлаж байна. Тэрийгээ мааз гэж тайлбарлаж байна. Яг хөө тэгж маазардаг хүмүүс байдаг бахалтай. Гэхдээ би өөрөө ерөөсөө тэгж маазардаггүй болохоор энэ одоо надад одоо тийм маш хүндлэнгийн нүдээс бол бүр толгой ой тоонд ерөөсөө багтахгүй зүйл байгаа байхгүй. Тэгэл одоо тэрнийхээ дараа тэ өөлж мөөлж ингэж лаа юм гээл одоо ингэж ахиж уран бүтээл хийх юм мэдгүй л энэ дэр what the fuck. Тийм учраас монголчуудаа залуучуудаа тийм биднүүсийн иргэн тойронд байгаа чиний мундаг гэж бодож байгаа инфлюенсер альсгүй жүжигчин альсгүй рэпер тийм хинэн ч хизээч нэг ийм үйлдэл бол гаргаж магадгүй. Хинэн ч хизээч нэг иймэрхүү зүйл яриад хинэн ч хизээч нэг ийм жүжигчин дүр төрх бол байгаа. Энэ бүх хүмүүс бүгдээр нь байгаа. За тэгээд миний энэ удаагийн базаа бичлэг маань үүгээр өндөрлөж байна. За тэгээд цаашдаа бол ерөнхийдөө байнгын ингэж царайгаа гаргаж хайлуулах бичлэгээ хийжээ гэж бодоод байгаа. Ягаад гэвэл яг микрофоны артаас тэ өөрийнхөө ингэж 100% үзэл бодлыг бас ингэж гаргаж чадахгүй, 100% ингэж яг өөрийнхөө байж чадахгүй байгаа юм шиг санагдаад тэгээд та бүхэн тэгээд ерөнхийдөө ингэж цаашдаа болж өгөх юм бол ингэж царайгаараа уулзчих гэж бодсон юм. Энэ удаагийнх дээр бол та бүхнийг хүндлээгүй би бичлэгээ хүндлээгүйдээ биш шүү. Ерөнхийдөө ингэж яг нөхцөл байдал бүх зүйлээс болоод ингэж буудлын өрөөнд хийчлээ. Sorry guys. Гиснээс бас би нэг шинэ болон хийгээд эхэлсэн байгаа. Тэр нь ямар болон бэ гэхлээр те одоо Монгол рэпрүүдийн өнгөрсөн ба одоо үеийг харьцуулсан иймэрхүү контентуудыг хийж байгаа. Тэгээд хамгийн ихний дугаар нь бол рэпер Rocket Boy байсан бичлэг маань одоогийн байдлаар нэг 41,000 хандлт бол авсан явж байна. Хэрвээ та бүхэн мэдээгүй юм бол миний энэ контентыг бас ороод сонирхохоор бас айгүй дайггүй бичлэг болсон шүү. Тэгээд учир дутагдaltaй тал байх юм бол та бүхэн чи энийг ингэж саачаа гэдэг коммент дээр бас айгүй гоо шүүмжлэлтэй өгөөрэй. За тэгээд үг холдож өхөр холдлоо. Юу вэ? Үг холдож өхөр холдно. Тийм ээ, үг холдож өхөр холдно. Гэтэ үг холдохоор яагаад өхөр холдож байгаа юм бэ? За guys, bye. Subscribe дарахаа бомтарай. Let's go.